Сайн байцгаана үзэгчдээ. Ивэл ток шоу ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар маань Динжээ мянгад байрлах Ногоо нуур хэмээх дуурын дэргэдээс та бүхэнд хүрч байгаараа онцлогтой юм аа. Нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар бид хандмын биш хайрын аяныг онцлон та бүхэндээ хүргэж байна. Эвэлийн хурд чуулганы итгэлийн ахын дүүс нар маань чуулганыхаа итгэгч Инх тайван ах Этгэлсийн ахлагч Үлзий баяр ахлагчийнхаа гэр бүлийн байшинг барьж дуусгах хайрын аяныг өрнүүлсэн юм аа. Энэ аянаараа бид Инх тайван ахын маань эрүүл мэндийн байдлаас шалтгаалan барьж дуусгах боломжгүй байсан барилгыг итгэлийн ахын дүүсийнхээ хайрын сэтгэл, өргөл, дэмжлэгээр барьж дуусган хүлээлгэн өглөө. Энэ барилгын ажлыг Эвэлийн урд чуулганы ахлагч Бэлгүн ахлагчийн маань барилгын баригаад хариуцсан барьж гүйцэтгэсэн юм аа. Мөн Зока ахын маань барилгын баригадын залуучууд маань тусалж дэмжсэн та бүхэнд талархлаа илэрхийлье. Түүнчлэн цуглааны маань итгэлийн ахын дүүс нараас хоол хийх, барилгын ажил туслах зэрэг ажлуудад тусалсан итгэлийн ахын дүүс нартай талархлаа илэрхийлье. Та бүхний дээр Бурхан эзний ивэл ирүүл бэлхэм дүүрэн байх болтугай. Тэр хараараа үсэн нэг амьдруулж түнд итгэгчдийг аварсан. Бүхтэлхий баярлан хөөж зүрхнийхээ үгийг таньда өчөн байж бүхнээ зориулна. Сайхан бидний хувьд баяр хөөртэй өдөр болж байна. Тэгээ бидний бас хайртай тайвнах баяраар чирмэн эзэн Бурхны ивэл бас сайхан өргөө сайхан гэртээ болоод ингээ биднийг бас энэ өргөө сайхан гэртээ гэрээхаа бас нээлтэн гэж урьж оролцуулж байгаад бидний баяртай байна. Ямар ч байсан эзэн гэрээг босгон байгуулахаас нааш бид нар бол хоосон хөдөлмөрлөгөө гэж Библиэлд байдаг. Тэгэхээр энэ гэрээг бол Бурхан эзэн босгон байгуулсан. Бидний угаасаа зүрхийг минь, итгэлийг минь, гэрийг минь, амьдралыг минь эзэн минь босгон байгуулдаг учраас эзэндээ бүгдээрээ алдрыг өргөөд энэ сайхан гэрт энэ гэр бүл маань урт удаан жаргаж аз жаргалтай амьдрахыг өрөөл дэвшүүлээ да. Би өмнө тоглож ирсэн шүү дээ туулсан ажиллана гэж. Пас матка. Оо хэдтэй тоглосон байна. Хамтдаа сайхан залбирч тийм ээ. За тэгээд мөнхийн эзэн минь та тэнгэр газрыг бүтээж хүмүүн бидэнд амийг өгсөн учраас баярлалаа. Их эзэн таны зөвшөөрлгүйгээр боломжтой зүйл гэж юуч байдгүй. Та бас өөрөө гайхамшигыг бүтээд гэдгийг өнөөдөр ч гэсэн бидэнд харуулж байгаад чинь талархаж байна. Тайвнах юм гэрүүдийг та өрөөжгөрөө энэ сайхан өргөө сайхан гэрээг нь та бас улам илүүгээр бас энэ гэртээ аз жаргалтай өнөр өтгөн болох тэр өрөөлийг та дэвшүүлж өгөөрэй гэж залбирч байна. Бас энэ ажилд гарган оролцсон бүх хүмүүсийн дээр таны нэгүсэл хайр байх болтугай. Эцэст нь бидний үйлчлэлээр дамжуулж, бидний хайраар дамжуулж эзэн Есүс Христос алдарших болтугай. Есүсийн нэрээр залбирэн гуйж байна. Танаа башин байшин гэдэг байна. Аюу маш их байсан. Энэ зөвхөн моцсон. Иногда суданы хамаад болон аюулаас эзэн үнэтэй зүйл байдаг гэж харуулж төсөөлөө өөрсдөө зүйлсээр график зүйлсээрээ сайхан байшин гин ашиглан орсон байна. Тэгээ бас өнөөдөр бас бид нэр асан ирсэнгөө бас ээл явуулсан
символ болсон юм дээр сармаа гэдгээр бас энэ өмнөхий зүйлтэй харилцуулахаар гэсэн. Энэ ажлыг бүгд гар бие оролцсон, тусалцаа үзүүлсэн, залбирал болон сэтгэлээрээ, эд материалаараа биеэрээ хамт байсан бүх цуглааныхаа ахын дүүснэрт бас баярлалаа. Тэгээд та бүхэн сайн байсан шүү. Сайхан тэгээд гэртээ байгаа юм шиг байгаараа та нартай маш их баярлалаа. Бүх зүрх сэтгэлээрээ бүх хайраа шингээсэн та нарын маань ингээд сэтгэлийн тусламжаар одоо энэ чиглэл одоо баригчийн өргөндөө та бүхэнд өрсөндөө бидэрт бас баяртай байна. Та нартай маш их талархтай. Манай өвний хувьд бас аягүй сэтгэл өндөр байгаа. Тэгээд одоо би одоо өвд хэрэггүй ямар ч гэсэн ийм сайхан ахын дүүсэн маань ингээд би өвдөж болохгүй шигсэн. Чин сэтгэлээс өөрөө амар жодод хичээж байгаа. Тэгээд тийм болохоор бас биднийг маш бүх зүйлээр бүх зүйлээр хамт байсан танд үнэхээр баярлалаа. Үнэхээр баярлалаа. Бүх зүйл нь үнэхээр бурханд азар болгохгүй та нартай маш баярлалаа. За бүгдээрээ сайн байцгаана уу? Эвэл урч чуулганыхаа нийт итгэж та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ энэ сайхан нартай цэлмэг сайхан өдөр. Өнөөдөр бол онцгой баяртай өдөр байна. Баяртай сайхан өдөр бас сэтгэлээ хуваалцах байгаадаа маш их баярлаж байна. Эвэлийн хорийн ахын дүүсийн дундад бизнес бас баяртай үйл явдал болж байна. Энэ бол юу вэ гэхээр инхтэй ах их маань шинэ бараад эзэн бурхны ивэл өрөөлөөр ах эгч хоёрын маань байшин өрөөгдөж дуусчаад ингээ баяртай байна. Тэгэхээр энэ байшинг аль хэдийн манай инх тайв ах маань барьцсан байсан. Тэгээд засварыг дуусгах гад бид нар ирээд харахад бүх юм нь маш их эмх зэгцтэй, одоо маш чанартай, маш сайн хийцэн байсан. Үнэхээр энэ цаг мөч сайхан гайхалтай байлаа. Цуглааныхаа бүх хүмүүст, бүх итгэгч ахын дүүс нартаа маш их баярлалаа. Энэ их гайхалтай зүйлийг ийм хурдан хугацаанд ингэж хийн гэж ерөөсөө санаагүй байсан. Бид үнэхээр нэгэн зоригтой, нэгэн итгэл дотор, нэгэн эцгийн хүүхдүүд, нэгэн тэмүүлэлтэй, эв нэгдэл сайтай, бие бинийгээ дэмжиж босгон байгуулдаг тийм сайхан ахын дүүс үлээ. Энд бол бурханы ажил юм аа. Бүх ахлагч нартаа баярлалаа. Эвэлийн урчуудаа баярлалаа. Бүх хүмүүстээ баярлалаа. Та нар мундаг байсан шүү. Хайртай шүү. Бурхан ивэх болтугай. Тэгээ олон өдрүүдийг бас яг ийм баяртайгаар өнгөрүүлээрэй. Бурхны ивэлээр хоёр ах эгч хоёр манаас цуглаандаа сайн яваад, эрүүлэнх байгаад энэ сайхан хөргөө сайхан гэртээ Урт насалж удаан жаргалж эрүүлийн савруул сайхан байхаа болтугай. Өндөр өтгөн болоорой. Олон сайхан ачжээгээ үзсэн азаа буурал болоорой. Олон их амжилт хүсье өрөөё. Аз жаргалаар дүүрэн амьдраарай. Энэ өргөөгт ороод гарсан хүн болгон Иесус Христийн хайр, Иесус Христийн баяр ёслон, Иесус Христийн амар тайвныг мэдрээд гарахыг бас хүсэж байна. Хагч хоёртаа дахин баяр хүргэе. Тэгээ үнэхээр бүх алдар нь бас Бурхан эзэнд байх болтугай. 50 ах баярагч хоёртоо тэдний хүү охин болон тэдний ач зээн нарт нь урт удаан наслахыг хүсэн өрөөж Бурханы ивэл дүүрээ орчихыг хүсэж байна. За үзэгчдээ бид бүхэн барьсан байшинда орж ирээд ингээд сууж байна. Тэгээ 50 ах үлзээ хоёр эгч хоёртойгоо ингээд бид гурав ярилцаад сууж байна. Тэгээд манай хоёр маань одоо байшинд орж ингээд ирсэн сайхан сэтгэлээсээ бас бидэнд хуваалцсан. За ингээд 50 ах сэтгэл ямар байна? Байшин таалагдж байна уу? За ямар санагдаж байна? Байшин маш их таалагдж байна. Сэтгэлийн ах дүүнэр ингээд тусалцаа үзүүлсэнд би одоо маш их баярлж байна. Бурхны ил одоо юу юм гэж ойлгож байна. Бурхны одоо хайр хишиг гэж бодож байна да. Тэ ивэл гэж бодож байна. За үлзээ өргөчөөд юу гэж ямар сэтгэлтэй?
За миний хувьд маш их сэтгэл өндөр байна. Үнэхээр бурхан үнэхээр гайхамшигтайгаар үнэхээр ивэж, өрөөж биднийг бас үнэхээр бас хамгийн сайнаар бас хангаж өрөөж бас итгэлийн ахын төсөөр дамжуулаад сайхан байшингийн манд барьж өгсөнд үнэхээр их баярлалаа. Сэтгэл маш их өндөр байна. Их гоё байна. За тэгээд байшин маань үнэхээр сайхан. Тэгээд бид нар маш сайхан ингээд ярилцаа сууж байгаа нь бидний хувьд одоо үнэхээр их энэ дэрс хүн болгоны хувьд маш их сэтгэл өндөр, маш их баяр хөөртэй байлаа. Тэгээд би онцгойлон ах их чойроосоо итгэлийн амьдралын талаар бас асуумаар байна л да. Хизээнээс эхэлж цуглаанд явв. За анх одоо цуглаанд орж ирсэн сэтгэл ямар байв те. Одоо цуглаандаа бас ингээд үйлчлээд явж байна. Тэгээд ер нь цуглаанд одоо анх явж исэн тэр үеэсээ хуваалцаач ээ гэж өлзөө ирэхчээс эхлэе те. За би 2009 оны 12 сард цуглаанд явж эхэлсэн. Гэхдээ явхдаа ихчээсээ сонсож тэгээд ихчийг дагаж явж тэгээд тэр Улаанбаатар их сургуулийн тэнд цуглаан явагддаг байхад анх иржсэн. Тэгээд тэр цагаас хойш үнэхээр бас эзнийг хүлээж аваад үнэхээр бурхан байдгийн байна гэдгийг хүлээж авсан. Үнэхээр бурхан бол үнэхээр гайхамшигтай. Айгүй бас биднийг бас үнэхээр хөтлөн дагуулж байдаг. Тэгээ итгэлийн амьдралаар амьдарснаас хойш үнэхээр миний амьдрал маш хിവэл өрөөл бэлхэн дүрэн байгаа. Одоо гэрчлэл ярих юм бол айгүй их байдаг. Тэгээд одоо цуглаандаа бас үйлчлж байна, ахлагч хийж байна. Цуглаандаа бас үйлчлэлийн ажлыг хийж байгаад үнэхээр баяр хөөртэй байна. За тай бахын үед цуглаанд хизээ хамрагдаж эхлэв. Тэгээ цуглаанд анх одоо та цуглааны хаалгаар орж ирэхэд танд ер нь ямар сэтгэл төрж ирсэн бэ? Тэр талаасаа олцооч. За би чинь 1909 онд ханы ингээд Солонгос сансарт байдаг сүмд ажилтнаар ороод тэгээд тэнд ажиллаж байгаа. Ер нь тэгээд сүмийн ямар шүү байгууллага байдгийг, ямар шүү байдгийг гэдгийг итгэжтэй ямар шүү Солонгос паст дандаа Солонгос улсууд ажилладаг тэнцээ итгэгчнэр байдаг гэсэн. Тэгээд тэнд би чинь 4-5 жил тэнцээ ажилласан. Да тэгээд би тэндээс эхлээд 11 оноос эхлээд л одоо өөрийнхөө сүмд явж эхэлсэн л дээ. Манай эхнэр тэнцээ явдаг байсан, эгц манд явдаг байсан, адам эгц манд. Тэндээс явж эхэлсэн. Тэгээд итгэлийн амьдрал гэдэг чинь үнэхээр сайхан байдгийн байна гэдэг тэндээс эхэлж мэдэрч эхэлсэн л дээ. Тэ. Тэгээ одоо хүртэл одоо сүмдээ итгэл дүүрэн явж байгаа л да. Тэ. За тэгэхээр та хоёрын маань итгэлийн амьдралын тухай ярихаар нэгэн одоо үлдсий жаргал гэдэг танай эгчийн тухай одоо онцгой бас яригдах хэрэгтэй болно л доо. Тэгээд бидний өнөөдрийн энэ уулзж байгаа өнөөдрийн нэвтрүүлгээ хийж байгаа энэ цаг бол яа харахгүй бурхан бурханы хайрын дотор бид нар нэгдсэн, бурханы хайрын дотор бид нар нэгэн хамт олон болсны одоо үр дүнд өнөөдөр ийм сайхан ажил үйлс хийгдэж өнөөдөр бид ингээ ярилцаа сууж байгаа. Тэгээд энэ гайхамшигтай түүхийг, энэ гайхамшигтай зүйлсийг эхлүүлэхэд үлзий жаргалагчийн одоо итгэлийн тэр түгээсэн сайн мэдээ таны хувьд бол маш чухал байсан баг. Тэгэхээр та ер нь үлзий жаргалагчийг хичээгээ дурсаж яриул ер нь яг юу ярих вэ? Бас таныг сайхан дурсаж яриач. За үнэхээр энэ итгэлийн амьдралаар амьдруулахад үнэхээр бас эгчийн маань бас их одоо үүрэг оролцоод байсан. Анх нэг эгчтэйгээ нэг Есүс Христийн талаар сонсох би ерөөсөй ойлгохгүйсэн. Ягаад ингээд Есүс Христийн талаар ингээд ярих гэж байгаа юм бэ гэхээр би энэ итгэж болохынхаа өмнө 2005 онд эгч мэд Солонгост байхдаа уцаар ярьж байгаа байхгүй юу. Тэгээд маав гэл аюух яриад л ингээл үнэхээр үнэхээр аавыгаа санаж үнэхээр аав байдгийм гэл. Тэгээд тухайд бол би тэрийг ерөөсдөг Есүс Христ чиг мэдхгүй яг хүний нутагт явж байхдаа бас эгч маань бас хөрхий аав ээжигээ санд дурсаал бас сэтгэлээ бас онгоолгоо ярьж энэ гэл тэгээд зурсгаа өнгөрчээсэн. Тэгээ 2009 онд эгч маань бас одоо Солонгос улсаас ирээд тэгээд эгч маань бас намайг цуглаанд яваач гэхэд би айгүй их дургу хүлээж авчихсан үе байсан. Тэгээд хамгийн гол нь эгчийн маань бас үнэхээр итгэлийн амьдрал бол үнэхээр агуу итгэмжтэй бас үнэхээр бурхандаа үнэхээр бас хайртай, бурханыг хүндэлсэн, бурханыг үнэхээр бас цаг үргэлж дандаа ямагт дандаа ярьж, дурсаж одоо үйлчлэлээрээ тэр хайраараа бүх зүйлээр бурхантай холбоотой байсан. Тэгээ эгчигээ ярихдаа үнэхээр баяртай байна. Үнэхээр миний тэрэгт байхгүй ч гэсэн эгч маань биднийг бас үнэхээр бурхантай уулзуулаад
бас биднийг бас бурхны замаар замнуулах энэ сайхан өрөөлийг бас тавьж бас эхэлсэн үнхээр ихтэй баярлагдав. Миний ихчүүд үнхээр бас агуу хүн бид нар их одоо ихээсээ аваасаа бас бид нар далуулаа байдаг. Тэгээд далуулаа байжгаад тэгээд одоо төрөөчээс нь бас ихч нар маань ингээд бүгдээрээ бурхны төвөртөж цэцэн. Тэгсэн ч гэсэн бурхны амьдрал үнэхээр итгэлийн амьдрал үргэлжилдэг. Тэгээд төгсөшгүй, дуусшгүй хайр гэдгийг үнэхээр өдрөөс өдөрт мэдэрч байгаа. Үнэхээр ихчийн маань тэр төвгөөсөн тэр сайн мэдээгээр үнэхээр бид нар бас ингээд хаалж сайн мэдээгээр үнэхээр эзнийг танд мэдсэндээ үнэхээр баяр хөөртэй байгаа. Тэгээд үнэхээр эзэн бол үнэхээр агуу. Ихч үнэхээр бас эзнийг үнэхээр танд мэдсэн. Үнэхээр бурханлаг сүнслэг хүн байсан ихчийн маань. Тийм үднэс ч манай цуглааныхан маань бас ихчийн маань аяг дурсаж, ихчийн маань бас үнэхээр ярьдаг. Үнэхээр ихчийн маань хийсэн үйлс бүхэн үнэхээр тэр бүгд үнэхээр бурхны л хийгдсэн төлөвлөгөө байсан бахаа гэдэг бас итгэж байна. Тэгээд үнэхээр энэ бүгдийн маань энэ итгэлийн амьдралаар минь амьдрах зам мөрийг маань ихчин минь ингэж халбаж өгчээсэн. Тэгээд энэ бүгдэд үнэхээр эзэндээ талархъя. Энд хараахан байхгүй байгаа ч гэсэн ихчтэй үнэхээр баярлаа гэж хэлмээр байна. Ийм байна. За баярлалаа. Тэгээд 50 ах маань бас гэр бүлээ бидэнд бас танилцуулахгүй тийм манай хоёр маань хоёр охинтой тий. За тэгээд хоёр охин маань цуглаанд явж гин үү? Одоо ямар мэрэгжилтэй болж гин, ямар сургуульд сурж гин тий тэр талаар танилцуулахгүй та. За. Би тэр хоёр охинтой том охин маань энэ цуглаа. Тийм ундраг. Илэмийн ундраг гэдэг энэ Дэнжин мянгад байдаг цуглаанд явдаг. Тэгээ бага охин маань бол манай одоо ивэлийн хор цуглаанд явж байгаа. Ариун бэлэг гэдэг том тий. Магтаалын дунд тийм магтаалын багт явдаг тий. Багт явж байгаа. Тэгээд бага охин маань соёл урлагийн их сургуулийн нөгөө нэг бүжгийн багшийн мэрэгчлэлтэй болох гээд энэ жил 12 дугаар ангиа төгсөөд одоо энэ жил 1-р курсээ төгсөөд байж байгаа. Тий. Том охин яг гэр дор одоохондоо хоёр хүүхдээ хараад одоохондоо гэртээ байж байгаа. Сургууль соёлоо төгсчихсэн тэгээд гэртээ байж байгаа. Тий. Манай эхнэр зэвэр чинь ивэлийн хор манай ивэлийн хор цуглааны ахлагт жижүүр хийж байгаа. Жижүүр хийдэг ажилтай. Ивэлийн хор цуглаандаа. Тий. За тэгээд бидний итгэлийн амьдралын нэг гайхалтай хэсэг бол гэрчлэл байдаг те. Тэгээ бидний итгэлийн амьдрал олон сайхан гэрчлэл, олон сайхан бурхны ивэл өрөөлүүдийг бусдад ярмаар, бусдад түгээмээр бид нар бас тунхагламаар ийм сайхан зүйлсүүд байдаг. Тэгээд өлзөө ярахлагчийг би бас нэг сайхан гэрчлэлээсээ бидэнд хуваалцаач гэж бас хүсэж байна л та. Тэгээд таны амьдрал бурхан яг юу хийж өгөв, таны амьдралд хийж өгсөн гайхалтай түүхүүдээсээ таныг сайхан түүхийг бидэнд хуваалцаач гэж хүсэж байна. За баярлалаа. Үнэхээр бурхныг алдаршуулахад үнэхээр гайхамшигтай байна. Бурхан миний амьдралд үнэхээр хийсэн, бурхны хийсэн одоо ивэл өрөөл үнэхээр бэлхэн дүүрэн байдаг. Бурхныг гिचэлж ярихад бол үнэхээр бас гоё байдаг. Үнэхээр бурхан миний амьдралыг үнэхээр 10-гаар нь өөрчилсөн. Би ямар хүн байсан бэлээ? Ямар байснаас ямар болсон бэлээ гэдгийг үнэхээр гिचлэхт айгүйх баяртай байдаг. Миний гिचлэл айгүйх олон байдаг л да. Тэгээд бас тэрнээсээ нэг гिचлийг хуваалцъя. Би нэг анх нэг итгэгч болоод нэг удааг байсан юм аа. Тэгээ удаагаа байжсэн чинь одоо манай одоо том хүү бид тэр чинь бас дээр бас хоёр хүү охин хоёр байдаг. Тэгээ том хүү маань Солонгос явчаад ирэхэд би тэр үед яг ээжийн сургуулийг төгсөөд явчаад манай хүү тэр Солонгосоос ирэхэд таарсан. Тэгээд би нөгөө нэг тэр үед нь тэрний өмнөх юм байна. Тэрний өмнөх нь бас түүний ээжтэй бас сайн мэдээ, бурхны сайн мэдээг яриад бүр цуглаандаа авчираад тэгээд ингэжсэн. Тэгээд дараа нь хүү маань ирээд бас тэр цуглааны үйл ажиллагааг ерөөсөй ойлгохгүй, үлэн зөвшөөрөхгүй бас айгүй тийм юу гэдгийг үнэхээр бурхныг мэдхгүй хүмүүсүүд бас айгүй тэр хүлээж авах бас бэрхштэй тий. Тэгээ би нөгөө тэр ээжээ сурвалж сууснараа үнэхээр бурхны хайрыг бас үнэхээр үр хөвгтдээ ингэж хайрлах тэр их одоо сургууль их талаад бас ингээд орж тэр завинд суусанд үнэхээр баярлалаа. Тэгээд хүүтэйг ингээд одоо
намайг өгчээ гэдэг байхгүй. Тэгээд би одоо үнэхээр бас баярлж байна. Үнэхээр бурхан нэр байдгийн байна. Агуу бурхан байдгийн маа мэдээ. Үнэхээр чи бурхан цуглаанд итгээрэй. Цуглаанд яваарай. Бурханд итгээрэй. Тэгээд би баярлаад хөлдийг нь угаагаад тийм ордог байхгүй. Хичээл ордог байхгүй. Тэгээ яасан чинь бүр гайхаад сонирн болоод тэгээд ичсэн намайг би уйлаад одоо хүүгээсээ уучлахгүйгээд бас урд нь бас хүүгээ би ойлгохгүй байж исэн. Тэгээд эзнийг хүлээж авснаас хүүгээ ойлгоод тэгээд хүүгээсээ гэмжтэй одоо уугаад тэгсэн чинь аюу гайхаад дараа нь аавдаа хэлсэн байгаа. Энэ үлжирэгч одоо яаж чадах ямар сонирн болцсон. Нэг бол гоё юм шиг, нэг бол аюу хачин юм шиг гэдэг. Тэгж байхдаа би үнэхээр эзнийг аюу алдарш болсон байна. Эзэн мань үнэхээр миний амьдрал үнэхээр хаалттай тийм сэдвүүдийг хаалттай байсан тэр хөшийг бурхан нээж өгсөн. Төөгөөрөө дамжуулж би бас хүүхдүүдтэйгээ ингээд бас нээлттэй бас ингээд эзнийг алдаршуулад хүүхдүүдтэйгээ ингээд дотн болсон даа үнэхээр энэ бүгд бол бидний өөрсний хийж чадах ажил биш. Энэ бол бурханы хийсэн ажил. Энүүгээр дамжуулаад хүүхдүүд мань бас биднийг бас айгүй ойлгож бас цуглаан бас явах юм бол бас зүгээр юм байна гэдгийг ойлгосон. Өшөө зөндөө гэрчлэлс байна л да. Тэгээд нэг одоо зүйлс нэрхт юм байна. Үнэхээр бид нарт одоо үнэхээр бурхан өөрийнхөө ёроолыг, өөрийнхөө хамгаалтыг, өөрийнхөө үнэхээр тэр хайрыг үнэхээр мэдрүүлдэг эзэн бурханд үнэхээр талархаж байна. Тэгээд үнэхээр дуусахгүй хайр, эзэж төгсөшгүй хайрыг бидэнд өгсөн. Энэ дэлхийгээс бид ингээд одоо тодорхой хугацааны одоо амьдарч байгаа ч гэсэн энэ дэлхийс явлаа гэхэд цаашаа амьдрал үргэлжлэнэ гэдэгт би үнэхээр итгэдэг. Бурханд үнэхээр итгэж үнэхээр тэр итгэлийнхээ дагуу би үнэхээр өнөөдөр их хүртэл бас итгэмжтэй амьдарч байна. Үнэхээр эзэнд талархаж байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээ бурхан бидний аль одоо оюун бодол тэгээ зүрх сэтгэлийн аль хэсэг бүх тэр бүх хэсэгт бид нар хүрдэг. Үнэхээр бурханы хайр бол гайхамшигтай. Тэгээд өнөөдөр ч гэсэн бид нар бурханы хайраар бүтээгдсэн энэ сайхан байшинд суугаад ингээд ярилцж जैन. Тэгээд одоо эндээ ах их хоёр маань ингээд үргэлжлүүлэн ганц жаргалтай амьдрах болно. Тэгээд энэ одоо сэтгэлдээсээ нэг сайхан хуваалцаад бас талархах хүмүүсээгаа болвол бас талархлынхаа үгийг энэ дашрамд бас хэлээч гэж хүсмээр байна тий. Тэгээд за тэгээ тай байхаас эхэлье. Сэтгэл маш их өндөр байна уу? Одоо тэгээд баясаа пастор Саруул Бацуур пастор тэгээ ахлагч нартай бүгдэнд нь баярлалаа гэж талархаж байна л да. Сэтгэлээ. Тэгээд өшөө тусалцаа үзүүлсэн бүх улсуудад надад өвчтөд зовлонтой байгаад одоо гүн тусалцаа үзүүлж идэхт энэ урд нь ч бас үзүүлж лээсэн. Тэр тусад бүгдэнд нь баярлалаа гэж одоо талархлын үг хэлээ да. Тийм ээ. Юуны өмнө эзэн бурхандаа талархаж байна. Үнэхээр энэ хивээлийг, энэ хөрөөлийг бэлхэн дөрөн бидний амьдралаар асгаж өгсөнд эзэндээ талархъя. Тэгээд баясгалан пастортай, эвэлийн хур цуглааныхаа бүхий л ахын дүүс бүр тэр дундаа пастор ахлагч нартаа үнэхээр баярлаа. Бас энэ байрыг маань бас үнэхээр хамгийн сайхнаар үнэхээр яаж уран шаглаж одоо барихыг үнэхээр чин сэтгэлээс үнэхээр аав ээжтэй барьж өгч байгаа юм шиг, ах ээжтэй барьж өгч байгаа юм шиг, өөрснөө амьдрах гэж байгаа юм шиг сайхан барьж өгсөн. Бэгийн ахлагч болно, бэгийн ахлагч одоо компанийнхаа бүх хүмүүст барилгын хүмүүстээ бас их баярлалаа. Бас загагийнхаа бас багийн одоо баригдынхандаа маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд бас үнэхээр итгэлийн ахын дүүс нартай маш их талархдаг. Бүхий л зүйлд нь үнэхээр залбирал болон зүрх сэтгэлээрээ бүхий л хайраа бидэндээ үнэхээр харангуйгаар бурхны хайраар хайрлсан та бүхэнд үнэхээр их баярлалаа. Үнэхээр та нарын минь хайраар үнэхээр энэ зүйл босож бас бидний бас ингээд амьдрах байр сав юм ингээд бас амьдралын маань чанарыг дээшлэж өгсөн танартай маш их баярлалаа. Бас энэ нэвтрүүлгээр дамжуулаад итгэлийн ахын дүүс нартай маш их баярлалаа гэдгийг бас хэлье. За баярлалаа. Тэгээ бидний хандвийн аян маань хандвийн биш хайрын аян гэдэг нэртэйгээр эхэлсэн. Одоо ингээд хайрын аян маань энэ хүрээд
өндөрлөөд бид нар үр шимийг хүртээд энд ингээд суугаад сайхан ярилцаж байгаа маань бидний итгэлийн ахын дүүснэр маань бүгднгийнх нь оролцоо, бүгднгийнх нь хайрын одоо үйлчлэл, хайрын сэтгэл байсан юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд энэ одоо хайрын үйлсэд оролцсон бүх итгэлийн ахын дүүстэй үнэхээр их одоо баярлалаа. Та бүхний дээр бурхан эзний ивэл ирвэл бас бэлхэм дүүрэн байх болтугай. Бурханы бидэнд зориулах хайр үргэлжилж байна. За хараа энд ирж тусалж байгаа Дашкатай уулзаад байна. За тэгээд хараа энд оролцож байгаа сэтгэл ямар вэ? Гоё нөө. Би болохоор юу ч жижиг сажиг юм зөөгч юм уу тийм юм дээр ажиллаж байгаа. Тэгээд ер нь залуучдын гэсэн юм уу хэлдэг. Тэгээд тоолч болсон college. Наруна. Хэд өдөр ажиллаж байна? Ахнад. Тэгээд маргааш ирмэж. Барилгын ажил хэр хүнд байна? Гайвшгүй. За өмнө нь барилгын ажил хийжсэн үү? Бид өмнө зөө хийжсэн. Тэгээд өмнө тэгээд гайвэ. За тэгээд Дашка маань явуулсан сэтгэлээрээ маш хичээл сэтгэлтэйгээр ажиллаж байна. Тэгээд маш их баярлалаа гэдгийг хэлье. Явж байгаа. За хөлзөөр ахлагч маань байшинг одоо засаж дуусгах энэ аян маань маш амжилттай ингээд үргэлжилж байна. Тэгээд энэ аяныг санаачилсан тэгээд зохион байгуулж байгаа одоо бийгтэйгээ ярилцаж мэдээлэл өгье гэж бодож байна. За аян маань ямар хүргэлж байгаа? За бид нэр ер нь бол нийт ажиллаа гэхлээр нэг 2 хоног. Тэгээд өчигдрөөс ирсэн. Тэгээд гадна тал одоо жишээлбэл одоо байшин маань яг одоо харагдж байгаа байдлаар бол интеллисээр өөрлөдөг. Тэгээд цонх нь ихэд дээвэр нь тавигдсан байгаа. Тэгээд дотор тал бол нөгөө яг энэ блок камераа учраас дотор талын ханыг шавуулж чинь тэгээд дээвэр дулаалах хийж байна. Мөн бас гадна талын хөөсөн хасаад хийж байна. Тэгээд ер нь бол байшин маань нийт 65 мм квадрат байгаа. Тэгээд энэ байшин ер нь бол бид нэг ойрын 10 хоногтой ямар ч байсан хийж дуусгах зорилготой. Хөөсөн фасад маань гадна тал хийгээд тэгээд энэ гадна талаар энэ дээврийн хүрээлэн хүмүүс дотор талын дулаалаа, дээврийн хажуу талын дулаалаа гэх бас дулаахан төлөв болчихсон. Мөн дотор талыг бол шавхалтай нэр нь хабаа тэгээд маркетинг шат гэсэн одоо ажил байгаа. Тэгээд ер нь бол бодлогын ажлын хугацаа нь бол хагас өдрөөс сүүлээд ер нь бол 7 хоног хүмүүс маань 10 гаруй хүчтэй маань төлөвлөсөн байгаа. Тэгээд энэ тусламжаараа ер нь бол мөнгө хэлбэрээр 10 гаруй байгаа. Энэ хүмүүсийн хараа хэрэгцээтэй материал авч мөн бас нийт энэ хэрэгцээтэй байгаа материалын бараг 50% баясгалан пастор маань бас өөрийнхөө хувьд өгсөн байгаа. Тэгээд баясгалан пастор өгсөн бас тэр материалаар ажлуудаа хийгээд үйлчлээд хийж байна. Тэгээд шаардлагатай материалуудаа аваад тэгээд зөвлөний За одоо манайхаас тусалж байгаа хүмүүс бас байгаа тийм. Тэгээд тусалж байгаа хүмүүсээс ямар байдлаар тусалж байна? Юу хийж байна? Энэ нь бол яг нөгөө нэг яг бас мэрэгжлийн хүмүүсээр илүү сайн хийх тул зүгээр туслах маягаар тэгээд зөвлөгөө одоо хүн хүчээр шавар зөөх зургтай. Тэгээд ингээ ах маань бас материал ингээ үзүүлж өөрийгөө чадах юм надад туслахсан байгаа. Тэгээд бас ер нь бол барилгын ажлыг бас сайн чанартай хийх ер нь мэрэгжлийн хийх гэсэн хүмүүсийг сонгож хийж байгаа. Тэгээд тэр хүмүүстэй зүгээр туслахын ажлууд нь бол планет ус залууж энэ байшин дуусгаад нийтдээ хэдэн төгрөгийн хэрэгцээтэй байсан. Одоо хандив маань өгөөд яг хангалттай болж байгаа болоо тэр талаар. Яг ихний гаргасан хаацаагаар бол нэг
6 сая орчим төгрөгийн хэрэг байна. Материалын зардал гараад тэгээ хийх юм байна гэж тооцсон юмсан. Тэгээд тэрнээсээ болоод нэг сая гаруй төгрөг маань мөнгө илүүргэх хүмүүсээс орж ирсэн байгаа. Тэгээд баясгалан баазаас бол 2 сая гаруй төгрөгийн материал ирсэн байгаа учраас ямар ч байсан бид нар төлөвлөгөө материалаараа хийгээд ер нь хийж болно. Тэгээд тэрэн дээрээс одоо ер нь нийт шаардлагатай зүйлсийг авч ирсэн нь 60% хадчихсан гэж үзэж байгаа. Тэгээд ажлын явцад бас нэлээд дэжгүй сасны сайн хурдан процесстэй явж байна. За энэ аяныг эхлүүлэх болсон зорилго нь ер нь яагаад эхлүүлв? Ер нь яагаад энийг хийхээр болсон гэдэг талаас. Энэ аяныг бол яг нэг хандив биш хайр аян гэж байгаа. Тэгээд бас цуглааны маань хэмжтэй сайн гэр бүл тэгээд цуглааны маань үйлчлэл ихтэй тийм баярч маань цуглаанд бас ажилладаг. Тийм учраас 50 ах маань бас биеийн байдал санг байгаа. Тэгээд үнээр нэг сэтгэл санааны бас энэ нөгөө хийж бүтээсэн зүйлээ гүйцэтгэхээр тэрэндээ их санаас тийм байгаа учраас хурдан шиг энэ зүйлсэд бид нар туслах юм бол бас 50 ах маань гэдэг эрүүл мэнд бие сэтгэл зүйн тусдын болох гэдэг үгнээс бид санаачлаад байна. За одоо тэгвэл орж ирнэ ажил хэрхэн явагдаж байгаа гэдэгтээ бас танилцъя те. Тэгж боломжтой. Тэгээд орж хандсан. За энэ өрөөнөөс эхлэх үү. Ингээд энэ нөгөө болоод төрлөختөөс хандаж бид нөгөө тэгээд шаврны өмнө юм хайрхтай цамцэр ингэж бийжүүлээд илүү зузаан шавар сайн тогтоохын тулд ингэж хийдэг байгаа. Тэгээд үнэхээр зөвлөд энэ нөгөө энэ таасны энэ давнараа багнаар толцсон байгаа учраас энэ тулаасуудыг төмрөөр орлуулахын тулд одоо энэ төмөр тулаас цөөхөн баг нь хоёр захтан баг нь нэгээд ингээд хийж юм. Тэгээд мөн бас эсэм гэрийн шаардлагатай энэ модон таацыг бас нөгөө дээд талаас нь дулаалах байгаа. Тэгээд дээд талаас нь дулаалах ажлыг хийгээд тэгээд доороос нь бас өнгөлгөөний дулаалаа. Энэ өөр хэдэн метр квадрат байшин? Яг энэ өөрөө бол 48 метр квадрат. Эдлийн хэсгийг нэлэхээр 60 ч метр. За гадна талрах. Болоод төрсөн дээр дулаан тэгээд бас өнгө зэн харагцсан хөөсөн басаад гэж үгж байна. Тэгээд энэ дээрээ бол бас чулуун гоёлын замаас яваад тэгээд өнгөөр бодогдох байгаа. Таарад энэ талаас нь таарад авах. За энэ ханаа. За ингээд дөрвөн талын ингээд За одоо юм хөөсөн басаад иж чинь өмнө нь бол яг энэ тал харагдаж байгаа шиг юм болоо цаанаас нь бол энэ дээр дулаан тэгээд нөгөө тэгшилгээ өнгө зэмшний хувьд хөөсөн басаад тэгээд дөрөв талыг байшин битүүд харуулж хийж өгч байгаа. Тэгээд ер нь бол энэнийг хийсний дараа тэгээд энэ дэвлэн хүрээ моднод өнөөдөр хийгээд ер нь өнгө зэмж чанар дулаан байдал гэсэн бүх талаас нь ер нь бол бодолцож нэлээд нямбай хийх хичээж байна да. За баярлалаа.